NBA-ийн супер тоглогч Kobe Bryant өөрийн хувийн нислэг тэргээр зорчиж яваад Америкийн нэгдсэн улсын Las Vegas-ийн ойролцоо уул мөргөн осолджээ. Түүнтэй хамт явсан 8 хүн газар дээр амьнасаа алдсан болоо. Тэдний нэг нь түүний бяцхан охин Gianna Bryant байжээ. Ослын шалтгааныг олохоор шуурхай багийн аралтай ажиллаж байна. Суперод Kobe Bryant гэж хэн байв? Kobe Bryant нь Америкийн нэгдсэн улсын Пенсильвани мужид хуучин NBA-ийн тоглогч Joy Bryant болон Family нарын отхон ганц хүү болж мэндэлсэн. Түүний эцэг эх нэгэн рестораны цэснээс харсан нэр болох Японы Kobe хотын алдартай үхрийн махны нэрээр хүүгээ нэрлэжээ. Түүний аав NBA-ийн алдартай Philadelphia 76ers багт тоглодог байсан бөгөөд түүнийг 6 настай байхад аав нь зодог тайлж Итали руу гэр бүлэрээ нүүж жижиг багт тоглох болсон учраас Kobe Bryant унган Итали хэлтэй байв. Бага наснаасаа л аавынхаа тоглолтыг өдөр болгон ирж үзэж түүнээс урам зориг авч сагсан бөмбөг хэмээх зүйлийн агуу сайхныг нь мэдэрч багасаа л энэ спортод хайртай болж эхэлсэн байна. Ердөө 2 наснаасаа эхлэн сагсан бөмбөг тоглож эхэлсэн бяцхан хүү өсвөр наснда иргэн Америкийн нэгдсэн улс руу нүүж ирж Lower Mayer ахлах сургуулийн шигшээ багт тоглож эхэлсэн байдаг. Сар жил өнгөрөх тусам түүний авьяас чадвар нь бусдаас хэд дахин илүү хөгжиж байлаа. Ерөнхийдөө л ахлах сургуулийн лиг дундаа хамгийн шилдэг нь байлаа. Kobe Bryant зогсоошгүй байсны үндсэн дээр 1996 онд NBA-ийн түүхэнд анх удаа ахлах сургуулиасаа драфтлагдсан хамгийн анхны хамгаалагч болсноороо улс орон дэлхийд даяар алдартай болсон. Бүр 10 жилийн хүү хэвлэлийн хурал зарлаж энэ тухай мэдээлэл хийж байсан. Үнэхээр л даам гарна гэдэг шиг Kobe Bryant тийм л хүн байлаа. No, I have decided to skip college and take my talent to the NBA. Ингэснээр 1996 оны NBA-ийн драфтын 13 дахь сонголт болж Charlotte Hornets багт драфтлагдсан бөгөөд тэр даруйдаа Los Angeles Lakers баг руу солигдсон. Kobe-гийн багасаа тоглохыг хүсдэг байсан баг нь бусад хүмүүсийн мэддэгчлэн Kobe Bryant-ийн анхны жил буюу NBA-ийн rookie жил нь тийм ч сайн байгаагүй. Хүмүүс ч түүнд дэмий хүлээлт үүсгэлээ. Энэ залууд NBA зөхгүй байна хэмээн шуугаж гарсан. Харин Kobe Bryant энэ бүхэнд хариу өгөхөөр 1997 оны NBA-ийн Slam Dunk-ийн тэмцээнд төрүүлсэн ба хамгийн залуу авраг болсон төдийгүй тэр үед Kobe 18 нас 75 хоногтой байлаа. Харин 1997 оны Western Conference-ийн семифинал болох Los Angeles Lakers Utah Jazz багийн 5 дахь тоглолтын шийдвэрлэх мөчөд Kobe Bryant 4 шидэлтэй airball хийж тухайн цувралд баг нь ялагдал хүлээсэн төдийгүй хэсэгтэл Kobe хэвлэл мэдээллийн бай ярих сэдв нь болж байлаа. Та яг одоо Newssack-ийн контентийг үзэж байна. Guard above Russell. 5 seconds left. 4. Bryant drives. Pull out. Shot on the way. No good. Carmelo rebounds. We go to overtime. Bounce wide right. Van Exel fake stock away. Cross court left. Open Kobe Bryant for 3. Another air ball. He shoots back-to-back air balls. Jazz basketball. That's hard to believe. Van Exel. Yo-yo. Van Exel backs it out. Straight away to Kobe Bryant. Bryant for 3. It's short again. Air ball. Air ball. The young rookie. 3 times. He shot air balls. Here at pressure. Stockton with the ball. So front court. Jazz with him. Stockton all over him. 8 seconds. 7 seconds. Here's a three-pointer. Air ball again. By Kobe Bryant. Another air ball. 4 seconds left. It's Stockton. It's over. It's over. I do believe. It's over. Энэ тоглолтын дараа Kobe Bryant шөнө гэртээ бараг 3 цаг орчмын үед очин ерөнхий наахан байдаг ахлах сургууль руу явсан байна. Тэнд жижүүрэн түүнийг оруулж тэнд өдөржингөө шидэлтийн бэлтгэл хийсэн байна. Яг тэр плей-оффын дараа тэр заалнаас хаашаач хөдлөөгүй. Тэр заал нь шидээдл байсан. Учир нь тэр үед багийнхаа гишүүд олон мянган фэнүүд сэтгэл дундуур үлдээсэн тэр уураа гаргах боломж олдсон юм. Түүнд ганцхан тэр үед болсон явдал нүдэнд нь харагдаж байлаа. Харин дараа жилийн өдрлийн эхлэлийн тоглолтод Los Angeles Lakers Utah Jazz багуудын дунд боллоо. Kobe Bryant тэр тоглолтод өрсөлдөгч болгоно үгүй хийж зогсоошгүй дайраад л байлаа. Тэр үлрэлд Kobe Bryant жинхэнэ утгаараа иргэн ирсэн. Энэ тоглолт Kobe Bryant-ийн хувьд гайхалтай, дэндүү гайхалтай тоглолт болж өндөрлсөн юм. Та яг одоо Newssack-ийн контентийг үзэж байна. Yeah, count it. Basket is good. Boy, if you see him finish that play, Chip. Yes, I did. Does he can jump?
тэр дэндүү хор шартай, дэндүү хөдөлмөрч залуу байлаа. Дэндүү хөдөлмөрч. Энэ тоглолтоос хойш Коби Брайантын бүх зүйл элбэг мэтэл сайхан болж байлаа. Харин 1999 онд бүр хөгжмийн карьераа эхлүүлсэн Коби Брайант тус оны 100 өөрийн амьдралын хань болох ахлах сургуулийн бүжигчин охин 17 настай үзэгсэлэнтэй Ванесса Брайанттай танилцжээ. She push a bucket of 6 months with some mad chips. Out on her own or live at her mom's and pop's home. Rocks top fashion, Adidas attire or Timbo's. I don't know, yo, these women come and go. Give me a signal, but until then, on my ears, here's the steady flow. Come on. Та яг одоо Newssack-ийн контентийг үзэж байна. My cash, my name fame, drop top, Benz with a wooden dash. You know my stash, withdraw G cash, platinum, US. Тэрбээр эхнэр Ванесса Брайанттай 2001 онд гэрэлсэн бөгөөд Коби 21 настай, Ванесса 17 настай байхад хосууд анх үерхэж эхэлсэн юм. Коби Брайантын эцэг эх нь хүүгийнхээ хөрөн дээр очиогүйгээс гадна урт хугацааны турш ямар ч холбоогүй байжээ. Коби Брайант эцэг эхтэйгээ тарамжгүй харилцаатай байсан. Үүний хэрэгтэй эцэг эх нь түүний Ванессатай хийсэн хөрөнд оролцоогүй бөгөөд үүний шалтгаан нь тэд Ванессаг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй гэнэ. Учир нь Ванесса Африк Америк гаралтай биш бөгөөд латин эмэгтэй юм. Энэ талаар Коби өмнө нь хэлж байсан удаатай. Гэвч түүний Ванессатай гэрэлсэн явдал эцэг эхтэйгийн хүйтэг хөндий харилцаатай байхад хүргэсэн цорын ганц шалтгаан биш юм. NBA-ийн од тэднийг өөрийнх нь дурсгалыг хүлээн зөвшөөрөлгүй зарах гэж оролцсноос хойш эцэг эхтэйгээ сүүлийн 3 жил огтхон ч холбоо бариагүй талаараа албан ёсоор мэдэгдэж байв. Товчхондоо түүний ээж Фамилия Брайант маш шуналтай маягийн хүн байсан. Түүний эдэлж хэрглэж байсан бүх зүйлийг дуудлага худалдаанд оруулж байсан удаатай. Кобигийн өмгөөлөгч шүүхийн танхимд хэргийн талаар тайлбарласан. Үүний дараа Кобигийн эцэг эх болох Жой болон Фамилия Брайант нар үл ойлголцол үүссэн байл хэмээн уучлалтгүйж байжээ. Түүний эцэг хэд хүүтэйгээ үл ойлголцож түүний сэтгэлийг өвдөхөөр зүйл хийсэндээ уучлалтгүйж байна. Тэд хүүгээ эцсийн удаач болов твэж чадаагүй дэ их харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Коби бүхнээс түрүүнд Ванесса Брайантыг л тавьдаг байлаа. Ванесса Брайанттай уулзраад удаагүй Коби Брайант 2000, 2001, 2002 оны NBA-ийн аврах цолыг Шакил О'Нилийн хамт 3 удаа дараалж хүртсэн. Үнэхээр л Dynasty баг бүрдсэн байлаа. Congratulations to the NBA 2000 champion, Los Angeles Lakers, their fans, and the city. The Lakers, who finished with a 15-1 run, the best Та яг одоо Newssack-ийн контентийг үзэж байна. in the history of the league. They wrap it up in the 4-game sweep by beating the Nets 113 to 107. Мөн Коби Брайантын амьдрал тийм дардан сайхан байгаагүйг эндээс харж болно. Тэрбээр 2003 оны 100 Колорадо мужид зочид буудлын ажилтан 19 настай эмэгтэй хүчиндэж баривчлагдж байсан. Гэхдээ тэрбээр ямар тач тус сэргээс мултарч чадсан. Энэ тухай нэх яриад хэрэггүй л болов. Кобигийн амьдралдаа хийсэн цорын ганц том алдаа. Эд хүмүүс алдчихл байдаг. Гэхдээ түүний амьдралын хамгийн хүнд мөч энэ биш байлаа. 2004 онд Коби Брайант гэр бүлээ өөрөөсөө алхам алхмаар холдуулж байгаагаа ухаарсангүй. Ванесса Брайант түүнийг хол хөндөй байгаад нь л сэтгэл дундуур үлджээ. Асуудал нь Кобид биш. Түүний том охин Наталиад ч биш байлаа. Коби бяцхан охин Наталияга үнчин амьдрал бүү үзээсэй гэсэндээ нийлж болох бүх арга замыг хайж байлаа. Харин эсрэг талд нь Ванесса Брайант түүнийг орхин явахад ямар ч саадгүй шууд л яваад өгч болохоор байлаа. Гэвч тэр тэгээгүй. Хосууд энэ үед 2 дахь хүүхдээ товлсон байсан ч Ванесса Брайант зулбсан байна. Коби энэ бүхний бурууг зөвхөн өөр дээрээ авдаг. Хосууд энэ үед нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхийг оролдож байлаа. 2004 он болоо Коби болон түүний гэр бүлд тун хүнд жил байлаа. Энэ бүхний эцэст Коби Брайант гэр бүл гэж ямар чухал болохыг ойлгож авсан байлаа. Харин Коби Брайант өөртөө тулгарсан тэр их хар бараан зүйлсийг гадагшлуулахын төлөө Black Mamba-г гаргаж ирсэн юм. Талбай дээр байгаа өрсөлдөгч болгоно чөтгөрлүүн тонилгодог Mamba mentality. Kobe Bryant behind the back. What did I just see? 5-5, got it. Hamilton, the shot to 20. Kobe Bryant claims the trade. Some of the play, Kobe Bryant. Not in your wildest imagination. Should have been his shot. Got a pass on it. Here goes Kobe. Kobe's able to put one in. Та яг одоо Newssack-ийн контентийг үзэж байна. Take over.
Kobe stopped the Laker record. 81-point game. Final seconds. Bryant for the win. Зогсоошгүй Коби 2008 онд удирдлийн үн цэнтэй тоглогч болж мөн 2009, 2010 онуудад дараалан NBA-ийн авраг авч өөрөө пеналийн үн цэнтэй тоглогч нь болж байлаа. The buzzer sounds, it's official. The Lakers are NBA champions once again. LA wins the 2009 NBA title. The Lakers repeat back-to-back titles. The LA Lakers, the 2010 NBA champions. The night belongs to the 2010 NBA champion Los Angeles Lakers. Харин түүний бяцхан охидыг дурдвал түүний ууган охин 2003 оны 1-р сард төрсэн Наталия Брайант, дунд охин нь 2006 оны 5 сард төрсэн Жиана Брайант, 3 дахь охин болох 2016 оны 12-р сард төрсэн Бианка Брайант, харин түүний отхон охин бол 2019 оны 6-р сард төрсэн бяцхан Капри Брайант нар юм. Харин түүний карьер бараг л бүхэлдээ бэртэл гэмтлийн асуудалтай байлаа. Хамгийн том гэмтэл бол 2013 онд Los Angeles Lakers, Golden State Warriors багуудын тоглолтын үеэр Kobe Bryant өөрийн ахилсын шүрмсөө тасалсан юм. Уг шүрмсөө тасалж хаад бүр чөлөө шидэлтэй хийгээд ордноос гарсан. Kobe Bryant тийм л шазран хүн байлаа. Хүнд гэмтлээс иргэн ирсэн Kobe Bryant-ыг тийм хэмжээнд тоглоно гэж дэлхийн нийт огт сонсонгүй. Үнэхээр л гайхамшигтай иргэн ирэлт байлаа. Ингэж явсаар Kobe Bryant 2016 оны 4-р сарын 14-нд өөрийн сүүлийн тоглолтоо хийж сагсан бөмбөгийн спортоос албан ёсоор зодог тайлсан юм. Энэ тоглолт жирийн нэг тоглолт байсангүй. Twitter, Facebook, Instagram гэдэл томоохон платформод гацаж ачааллаа дийлэхгүй унсан. Дэлхийн нийт зөвхөн түүнийг л харж байлаа. Kobe уг тоглолтод 60 оноо авсны дээр багтаа ялалт авчирсан. Хэний ч санаагүй үлгэрийн мэд төгсгөл гэж үүнийг л хэлдэг байх. Bryant going to the basket. Kobe Bryant. Final minute 30. Bryant from 14 has 53. Rebound. Kobe's got the Lakers last tip. Bryant for 3. Go! Та яг одоо Newssack-ийн контентийг үзэж байна. Bryant on the move with the jumper. He got it! My! 58 points! And the Lakers lead! And Bryant will leave here. Yeah, I'll take him out. Мөн Dear Basketball хэмээх анимашн бүтээлээрээ Оскар авч 24/8 хэмээх дугаараа Staples Center-т мөнхрүүлж 5 удаагийн NBA-ийн авраг, 18 удаагийн бүх хотод гэтэл агуу Kobe Bryant-ийн бүх амжилтыг дурдвал бичлэгний маань хугацаа хүрэхгүй биз. Агуу домогт Kobe Bryant бидний сэтгэлд үрд орших болно. Амгалан ойрстоо. Энэ насаараа таны үнэнч фэн Newssack, Los Angeles Lakers, Fans of Mongolia группийн админ Цэндийн Батбатар. Legends never die.